ер нь бол форум дээр ер нь яригдж байгаа гол сэдвүүд нь юу вэ? Ер нь ирсэн зочид панелистуудын донд ер нь бол гол анхаарал татж байгаа сэдвүүд юу болж байна? За манай өнөөдрийн форум бол тэртэргүй сэдв нь бол тий нөөцийн эдийн засаг буюу одоо resource economy гэж ярьж байгаа. Тэгэхээр өнөөдөр ажилтнууд одоо уулуурхаан сайд ирлээ. За дээрэс нь дараагийн эхний панел бол одоо Монгол банкны төлөөлөл, төр засгийн төлөөлөл, Эрдэнэс Монгол компани. За тэгээд энэ уулуурхаан бүтээгдэхүүнийг одоо хөдөлтөд алж байгаа тий хөрөнгийн бирж санхүүжүүлж байгаа банк гэдэг ийм өргөн хүрээтэй хилцүүлэг болж байна л да. Тэгэхээр яалтч байхгүй энэ дээр юу ярьж байна гэхээр зэрэг манай Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүн тэрний өсөлтөнд эзэлж байгаа хувь, төсвийн орлогод эзэлж байгаа хувь, за тэгээд экспортод эзэлж байгаа хувь, валютын одоо гадаад валютын нөөц орлого бүрдүүлж байгаа гэдэг бүх утгаараа бол яалтч байхгүй бид нар бол уулуурхаан улс байна. Тэгэхээр зэрэг хэдий ч нэ одоо солонгоруулна, төрөлжүүлнэ гэж бид нар олон жил ярьж хичээж байгаа ч гэсэн энэ маань бас тодорхой үр дүн өгж байгаа ч гэсэн бодит байдал бол ийм байгаа учраас эхний ээлжинд бол бид нар энэ гол төвшөц гол энэ одоо салбараа аль болох одоо дэмжье. Энийгээ бас бид нар ингээд орхигдуулсан байна. Өөрөөр хэлбэл одоо өнгөрсөн хугацаанд маш олон жил одоо энэ эрэл хайгуулын ажлыг зогсоосон, тэр утгаараа хөрөнгө оруулалт, гадны хөрөнгө оруулалт, дотоодын хөрөнгө оруулалт буурсан. За тэгээд одоо шинээр одоо уурхаанууд гарч ирэхгүй байна. За Монгол банкны ярьж байгаа зүйл бол одоо шинээр эрэл хайгуул хийхгүй нөөц тогтохдох байгаа учраас олборлож байгаа Монгол банкнд тушааж байгаа алтны нөөц одоо жил болгон буурж иж гэдэг юм. Гэх мэтлээ ингээд ер нь бол энэ гол салбарт маань өөрт нь бас олон асуудлууд тулгарсан байна гэдгийг бол ярьж байна. Тэгээд өнөөдөр эрх зүйн том шинжилэл хийж байгаа юм байна. Ашигт нууцлалын тухай хуулинд өөрчлөлт ороод өнөөдөр анхны засгийн газрын одоо шинэ засгийн газрын хуралдаа тийм ээ энэ асуудлыг шууд ярьсан биш үү? Өргөн барихаар болсон байж гэдэг юм. За энэ бол нэг асуудал. Яагаад бидний зүгээс Судалгаа хөгжлийн банк энэ жилийнхаа гадаад худалдааны санхүүжилтийн форумыг яг бас энэ сэдвээр авсан юм бэ гэхээр мэдээж олон улсад хараахан Монголд бол доктортой байдал үүсэх байна. Гэхдээ олон улсад бол одоо энэ түүхий эдийн үнийн тийм ээ газ нефтийн үнийн за тэгээд одоо энэ бензин тосны үнийн гэдэг ингээд аль хэдийн докторгүй байдал бий болж байна. За энэ нь бол одоо тодорхой том эдийн засгуудад сөргөөр нөлөөлж байна. Зарим одоо хөрш одоо бидний харьцдаг улсууд жишээлбэл Өмнөд Солонгос тийм ээ эдийн засгийн онц байдал тогтоож байна ч гэдэг юм уу. Ингээд бол ингээд хариу арга хэмжээнүүд авагдаад эхэлсэн байна. Тэгэхээр энэ асуудал бол хэзээ нэгэн цагт мэдээж урт хугацаанд үргэлжлэх юм бол Монгол улсын эдийн засгт бол нөлөөлнө. Тэгэхээр эндээс бид нэр урьдчилаад яаж энэ докторгүй байдлын эсрэг Монголынхаа эдийн засгийг илүү доктортой авч үлдэх вэ, авч явах вэ цаашдаа гэдэг асуудлыг ярих юм бол эсрэгээрээ бид нэр энэ түүхий эдийн экспорт тэрний үн бас дагаад өсөж байгаа шүү дээ. Тийм ээ одоо жишээлбэл өнгөрсөн жил бид нэр бүх одоо түүхий эдийнхаа хэмжээгээр волюмаар бол рекордыг тогтоосон байна. За нүүрсний хувьд бол 90 сая тоннд хүрсэн байна. Бид нар дөнгөж хэдхэн жилийн өмнө одоо 50 сая нүүрс экспортлжуул тэгэл болох гээд байна гэж ярьдаг байсан бол одоо бараг даблдаад явж байна тий. Оюут толгоон гүний уурхай ашиглалтанд орсноор бол 2 сая тонн баяжмлаар ярих юм бол экспортсон байна. За тэгэл жонш одоо цайр гэл бүх талаараа бид нар бол экспортын одоо рекордуудыг тогтоожээ. Гэтэл үн бол бага байсан. Энэ жилийн үн бол харьцангуй өндөр нөөцний хувьд бол бараг сая дабллаа шүү дээ. Тэгэхээр зэрэг энэ маань өөрөө эргээд биднэрт маш том одоо боломж нэгдэж байна. Тэгэхээр зэрэг энэ боломжийг анханаас нь одоо зөв зохистой ашиглаж миний эдийн засгт хүндэрж учирч болзошгүй хүндрэлийг даван туулахад урьдчилаад ийм арга хэмжээнүүдийг авах юм байна. За тэгээд манай гол форумын зорилго эцэст нь хэлэхэд тэрний тулд төр, хувийн хвшил, олон улсын байгууллага, банк санхүү тийм ээ бүгдээрээ хамтраад энд одоо ямар шийдэл байж болох вэ? Ямар боломж байж болох вэ гэдгийг бид нэр хэлцъя. Тэгэх юм бол энэ маань зөвхөн уулуурхаан хэдэн компаниудад биш. Түүний одоо ханган нийлүүлэлтийн сүлжээ, бусад одоо Монголын компаниуд, за тэгээд Монголын нийт ард иргэдэд ашиг тустай маа гэдэг утгаараа энэ сэдвийг авч энэ форумыг хийж байгаамаа. Тэгэхээр ер нь харцхан бол ер нь өөрчлөлт нь яг аль талдаа илүү төрүүлж орж ирэх юм бол хууль эрх зүйн орчинд тал өөрчлөлт орох хэрэгтэй юм уу эсвэл илүү санхүүжилт хөрөнгө оруулалтын илүү төвлөж нийж өгөх хэрэгтэй гэж байна. Гэхдээ одоо энэ маань ингээд нэгдүгээр цогцоороо явахгүй болохгүй. Хоёрдугаарт мэдээж хууль эрх зүйн орчин бол чухал.
тэр маань ч гэсэн одоо явж байна. Тийм учраас одоо яг энэ хамтын ажиллагаа түншлэл ягаад бид нар те strategic partnership гэж нэрлэдэг байгаа. Энэ стратегийн хамтын ажиллагаагаа түншлэлээ бид нар одоо ингээд яриад авчихна. Цаашдаа бие бинийгээ ингээд дэмжиж явах юм байна л гэж ойлгож хийж байгаа. Тэгэхээр одоогийн байдлаар таварын юм бол супер цикл явж ингэж ойлгож байгаа. Тэгэхээр энэ үед одоо мэдээж уулуурхаанд одоо зээлгч нар бол харьцангуй илүү чанар зээлийн чанар харьцангуй сайн байгаа. Гэхдээ энэ цикл дуусахад юу нь бол банкнууд юу банкны салбар энэ эрсдэлт нь юу яаж бэлтгэж байгаа вэ? Эрсдлийг яаж тооцоолж байгаа вэ? Одоо бид нар бол өнгөрсөн хугацаанд маш их эрсдэл, маш их одоо ups and down гэж ярьдаг тийм маш их одоо сайн сайхан ч үед байлаа. Монголын эдийн засаг урд тусдаа одоо өсөж байлаа. Уулуурхаа маш олон төслүүд хэрэгждэг байлаа. Банк ч гэсэн идэвхтэй санхүүжилдэг байлаа. Одоо бол бид нэр арай мэрэгжлийн төвшөнд хандж байгаа. За тэгээд цаашдаа ч гэсэн бид нэр ингээд ерөөсөө энд ярьж байгаа хүн болгоны хувьд нэг л юм яриад байгаа нь бодлогоч бай, санхүүжилтч бай, энэ олон улсын байгууллагуудын үзүүлж байгаа дэмжлэгч бай, энэ бүх зүйл бол доктортой л баймаар байна, тийм ээ. Доктортой бүгдээрээ одоо нэгэн чигт хараад ингээд хамтын ажиллагаа явуулж явах юм бол бүгдээрээ өнгөрсөн туршлага дээрээ суралцаад ингээд хамтраад ажиллаад болох юм нэг том цогц систем бол үүсэх юм байна л гэж харж байгаа. Тэгэхгүй ингээд дунд нь бодлогоо өөрчлөөд санхүүжилтийн нөхцлүүдээ өөрчлөөд за тэгээд үн ханш чинь өөрөө мэдээж байнгын хэлбэлцэж байгаа биднээс хамаарахгүй ийм одоо нөхцөл байдалд бол бид нар өөрсдөө бас савлаад иж болохгүй маш доктортой байх хэрэгтэй байна гэж харж байна. Тэгэхээр мэдээж одоо салбаруудын хурдсахын зэрэгцээ доктортой хөгжлийг бол мэдээж нэлээд анхаарч эхэлж байгаа шүү. Тэгэхээр энэ тал дээр банкны зүгээс зээл олохтой ч юм санхүүжилт олохтой ер нь бол доктортой хөгжлийн зорилт тавьж одоо зээлгч нараас ямар нэгэн байгаль орчны ээлтэй тал дээр нь анхаарч одоо шаардлага тавьж байгаа болов. Тэгээ бид нар өмнө нь бол зөвхөн одоо байгаль орчин нийгмийн хариуцлагын бодлого гэдэг утгаараа эрсдлийн бодлогоороо бол хязгаарладаг л байсан тийм ээ. Өөрөөр хэлбэл дэмжихээсээ илүүтэйгээр одоо танах ийм үйл ажиллагаа явуулах юм бол бид нар зээл олохгүй ийм сөрөг нөлөө байгаль юм уу одоо нийгэмдээ үзүүлэх юм бол ийм сөрөг нөлөө үзүүлэх юм бол бид нар энэ санхүүжилтийг олохгүй ч гэдэг юм. Ингээд хязгаарлахаар нөгөө төсөл төлбөрүүд чинь ямар нэгэн байдлаар тийм үү одоо юу гэдгийг санхүүжүүлээд энэ эсвэл одоо манай банкнаас одоо үүрэг хүлээгээд авсан мөртлөө тэрийг хэрэгжүүлэхгүй гэдэг юм уу ямар нэгэн байдлаар энэ юуг тойрж гарч чадахгүй. Тэгэхээр бид нар одоо бол тэгэхээсээ илүүтэйгээр дэмжих арга эрхслүүдийг авч эхэлж байна. Тэгээд одоо энэ ихнээсээ үр дүн өгөөд бид нар бол уулуурхаа дээр илүү томоохон хэмжээний төслүүдийг манай банк санхүүжүүлж эхэллээ. Өнгөрсөн жил сая энэ 26 оны эхэнд бид нар томоохон уулуурхаан компаниудын эрчим хүчний шийдлийг сэргээгт эрчим хүчээр шийдэх нэлээд томоохон ногоон төслүүдийг санхүүжүүлээд эхэллээ. За одоо өнөөдөр ч гэсэн хууль эрх зүйн орчны өөрчлөлтөөр ч сая дурдагдлаа. Бидний ч гэсэн хийж байгаа зүйл бол энэ уулуурхаан тоног төхөөрөмжийг тийм ээ илүү одоо за шудраг ярих цахилгаан болгох, цахилгаанжуулах тийм илүү одоо эко болгох энэ дизель түлшнээс одоо зайлсхийх гэх мэтлэн иймэрхүү чиглэл рүү явж байгаа тоног төхөөрөмж зөвхөн одоо машин техник гэлтгүй бусад тоног төхөөрөмжийг шинчлэх хөлөмжийн ялгаруулалтыг бууруулах гэх мэтлэн яг манай банкны нөгөө нэг хийж чаддаг төвлөрж байсан өдөө олон жил хийсэн том төслүүд, том шинжилэл, том үр нөлөө үзүүлэх тийм зүйлүүд рүүгээ одоо л яг дөнгөж орж ирж байгаа туйлын